За сан байцгаана уу. За очроо сургуулийн төвийн багш Болдоотор байна уу. За өнөөдөр би юу заах гэж байна гэхээр за шинээр аж ахуй нэгж үүсгэж байгаа хүмүүс зориулаад яах вэ нөхөр хаана бүртгүүлгүй яах вэ гэдэг надад овчхон заавар боллоо. За тэр эхлээд нөө улсын бүртгэл дээр нэрээ өгөөд 4 сая энтраа өгөөд юу яадаг да. Гэрчлэгээ авна да. За тэгвэл гэрчлэгээ авангуудаа хамгийн түрүүд нэгдүгээр хаашаа очих вэ гэхээр нэгдүгээр банкнд очино. Банкнд очиод дансаа нээлгэх хэрэгтэй. За тэгээ байгууллагын дансаа нээлгэснийгээ дараагаар одоо энэ 3 газар л эхлээд явах хэрэгтэй. За нэгдүгээрт татварлуу яваад яах вэ гэхээр татвар дээр очиж уулзаад бүртгэлөө үүсгээд за тэгээд таван гарын үсэг гэдэг юм авах хэрэгтэй. Таван гарын үсэг. Тэр таван гарын үсэг нь ямар учиртай вэ гэхээр нөгөө татрын тайлангаа илгээхэд яах нь гарын үсэг болгож өгч байгаа. Тэгэхээр захирлынх нь яах вэ мэйл хаягуун яах нь энэ таван гарын үсэг очино. За тэгээд таван гарын үсэг очино. Таван гарын үсгийн гэрээ мэрээ хийгдмэгээд тэр захимаараа хийгдээд явчихна. Нэгснийхээ дараагаар таван гарын үсэг авсныхаа дараагаар юу яа? Татвартаа бүртгүүлсэн дээ. Юу руу очино? Төрийн сан руу очино. Төрийн сан. За энэ хаана байдаг байгууллага гэхээр дүүрэг дээр байдаг байгууллага. Дүүргүүд дээр. За аймагтаа болохоор аймгийнхаа захиргаар очих байлгүй бодвол. За тэгээд дүүрэг дээр очиод энд ямар тайлбар өгдөг вэ гэхээр нөгөө санхүүгийн А тайлан, Б тайлан гэж хоёр тайлан байгаа байхгүй. Энэ тайлан болохоор нэлээд 2016 оноос өмнө жил 4 удаа илгээдэг байсан, аваач өгдөг байсан тайлан байхгүй баталгаажуулаад. Тэгвэл энэ 16 оноос хойш жилд 2 удаа болсон байгаа. За тэгээд одоо ямар 2 ямар нэг үгээр 2.5 тэрбум төгрөгнөөс бага орлоготой нэг удаа илгээгээд харин 2.5-аас дээш орлоготой 2 удаа тайлан болсон. 2 удаа. За тэгэхээр энэ бол төрийн сан руу очиж гэрчлэгээтэй очиод бүртгүүлчихнэ. За дараа нь хаашаа очих вэ гэхээр нийгмийн даатгал руу очино. Нийгмийн даатгал руу. Нийгмийн даатгалаар гэрчлэгээний хуулбартайгаа очиод албан бичгтэйгээ очиод бүртгүүлчихнэ. Тэгээд захирал дөөр дээр хамгийн түрүүнд одоо нэг хүнтэй бол захирал дөөр дээр нийгмийн даатгалаа үүсгэл явна шүү дээ. За тэгээд нийгмийн даатгал бүртгүүлчихэд НД 7, НД 8 гэдэг яах нь тайлыг нэг доор яах нь захимаар илгээж явуулна. Өмнө нь бас яах нь очиод нөгөө юугаар хөчдөг байсан байхгүй. Цаасаар авчиж очирлаад байсан шүү дээ. Одоо цаасаар авчих болсон. За тэгээд татварлуугаа эхний ээлжинд заавал явуулах тайлбар нийгмийн даатгалт хүнтэй болсон доо. Тэгэхээр ТТ11 буюу хүүхний орлогын албан татрын тайлыг явуулдаг. Хүүхний орлогын албан татрыг энэ тайлан улирал бүр явуулна. Улирал. За тэгвэл дараа нь жижиг компаниуд яах вэ гэхээр ТТ02 гэдэг тайлыг явуулна. Бас энэ орлогын албан татрын тайлбар аж ахуй нэгж орлогын албан татрын тайлбар. Ер нь жижиг компаниуд энийг жилд болохоор 2 удаа явуулна. За том аж ахуй нэгжүүд болохоор 4 удаа явуулдаг юм тайлбар байгаа. За тэгээд танах ингээд баримтчилж өгөөд байна да. Баримтчилж өгөөд тухайн жилдээ юм нэг өдөртөө ч байсан болдоо шүү. Баримтчилж өгөөл 50 саяас дээш борлуулалт орчих юм бол ажлын 10 өдөр буюу 14 өдрийн дотор багтаагаад нөөц төлөгч болох хүсэлтэй өгнө. Нөөц төлөгч болно гэдэг нь яах вэ? Нөгөө юм зарж ийн үйлчлэгээ үзүүлж ийн тэрэн дээр яах вэ гэхээр ахаад 10% нэмж суутгаж нөгөө хүнээс аваад үнэ нэмээд гэсэн үг шүү дээ. Тэгэд улсад төвлөрүүлж байгаа тайлан хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр тэр тайлан юу гэхээр тэрдээ 0% гэж тайлан байна. Нэмэгцүүлэлт албан татрын. За ийм 3 тайлан татрын тайлан гэж байгаа юм. Энэ татрын тайлан. За энэ болохоор санхүүгийн тайлан. Жилд 2 удаа төрийн сан дүүргийнхаа төрийн сан руу өгнө шүү дээ. Санхүүгийн тайлан А бий. 2.5 тэрбумаас дээш орлоготой 2 удаа өгнө. Энээс доош орлоготой 1 удаа өгөх тайлбар байна. За тэгээд нийгмийн даатгалын тайлбар хүн ажиллаж байгаа бол нийгмийн даатгалын тайлбар заавал байна. Ер нь бол нийгмийн даатгалын тайлбар нэлээд сайн цэвэрхэн гоё хийх ёстой. За тэгэхээр нэгдүгээр банкн дээр очлоо. Банкн дээр очсныгаа нөгөө гэрчлэгээ авна да. Тэгээ банкн дээр очиод дансаа нийлэгчээ татвар дээр очлоо, төрийн сан дээр очлоо, даатгал дээр очлоо. За ингээ баярлалаа.